сорил 5-ын 2-ын 1-р хэсгийг тайлбарлахад бэлэн боллоо. За ингээд бүгдээрээ харцгаая. Пропан 1 хоол гинэ. Тэгэхээр пропан 1 хоолыг бол пропан 1 хоол гэдэг нь 1-р C-дээр спиртийн бүлэг байна гэсэн үг. За ингээд пропан 1 хоолыг бол юугаар үйлчилсэн бэ гэхээр пропаны хүчилгэнэ C2H5 гэж. За эсвэл бүр юу ятсан дээр юм байна. Бүр ургалаараа бичсэн дээр юм байна. За пропан 1 хоол гэдэг нь C3H7 OH гэсэн үг. За цооны пропионы хүчил гэдэг бол энэ юм байна. За тэгэхээр энэний спиртийн устар хүчийн атом нь карбон хүчлийн OH-тай нийлээд ус үүсгэнэ. За үлдсэн хэсгийг яг хүчлээс эхлээ бичье. C2H5. Энэ бол хүчлийн хэсэг учраас хүчлээ дөрвөлээ бичсэн ч болно. C2H5 COO тэгээд C3H7 гэдэг ийм хүчил нийлмэл пир бол үүсэж байна. За пропан 1 бол юм. За надад юу өгсөн байна гэдгийг харъя. За пропан 1 бол буюу C3H7 OH буюу спиртийн C нэг өгсөн байна. 0.25 мол литр. За эцэлхэн нь бол 19 мл гэж байна. За энэ хоёр мэдэгдэж байхад заавал энийг олох ёстой. Эндээс бол 19,000 хуваахаар хэд гардаг вэ гэдгийг харъя. Дээр 19 хуваах нь 1000 тэнцүү 0,19 мол болж байна. Литр болно гэсэн үг. 0,19 литр. N тэнцүү бишээ. C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёоноос N буюу бацийн таймрыг бол N-ийг болохтой. C-г V-гээр үржүүлнэ гэсэн. Эсвэл C нь бол хэд гэсэн бэ гэхээр 0.25 мол литрийг үржих нь эзлэхэн нь 0,19 литртэй ороодлаа. N тэнцүү хэд гарах вэ гэвэл 0.19-ийг үржих нь 0.25 тэнцүү 475-ыг үржих нь 10^3 гарна гэсэн үг. За ингээд N одоо C3H7 OH нь бол 475-ыг үржих нь 10^3 мол болно гэсэн үг. За ингээд концентрацтай пропаны хүчил гэхээр C2H одоо энэ бол C3H7 гэх тээ. За энэ болохоор одоо пропаны хүчлийнхийг болъё. 0.25 мол литр. Тэгээд эзлэхэн нь бол 18.5 мл. Эндээс энийг болно. C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёоноос N-ийг болохдоо C үржих нь V гэж болно. C-ийг дарсан бэ гэхээр 0.25 мол литрийг үржих нь. За 18.5-ыг хуваах нь 1000. Тэгэхээр 0.018.5 болж байна. 0.018.5-ыг үржих нь 0.25 тэнцүү 4,000-ны N хүчил тэнцүү 4,625-ыг үржих нь 10^3 мол болно гэсэн. За ингээд эфирийн гарсан 100% нэ 5 за энэ концентрацтай хүчний хүчил бол энэ урвалыг одоо орчин болж өгдөг. За тэгэхээр энэ бол эргэх урвал гэдэг тийм ээ. За C3H7 OH хэд гэсэн бэ гэхээр 475-ыг үржих нь 10^3 мол болно гэсэн үг. За тэгэхээр энийх бол хэд вэ гэхээр 4,625-ыг үржих нь 10^3 мол болно гэсэн үг. За стохиометрийн харьцаа 1-ийг харьцах нь 1 байгаа учраас энэ бол илүүцсэн байх магадaltaй учраас энийг x мол хичээ. Энэ мэдээр өмнөх мол байхаар өмнөх молыг наддаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол 1 мол, энд 1 мол гэсэн үг. За x мол одоо пропан 1 хоол буюу C3H7 OH чинь яасан бэ гэхээр 4,625-ыг үржих нь 10^3 мол C2H5 сонтой тэнцүү юм болвол 1 мол C3H7 OH чинь 1 молтой тэнцүүгээд x тэнцүү 4,625-ыг үржих нь 10^3 мол болно гэсэн үг. За ингээд
Эндээс бол хязгаарлагч урвалж болоод энэ болж таарлаа. Урвалд орсон пропаныг олын мойлын тоог олоо гэж. Пропаныг олын юу. Тэгэхээр A таслал B нь болохоор 4 C3 R7 ашиг бол 4.625 байгаа учраас 4.6 болж таарлаа. За урвалд орсон пропаны хүчлийн мойлын тоо нь мөн ялгаа байхгүй л одоо 4.6 болоод байх юм аа. 4.8 гинэ яагаад? Урвалд орсон пропаныг бол ингэж хэлсэн шүү дээ. Урвалд ороогүй байх хэрэгтэй шүү дээ. Урвалд орсон пропаныг олох бол за тэгэхээр энэ дээр бол хариу бол 4.8-аар авсан байна. За энэ анх авсан гэвэл 4.8 гэсэн үг. За энэ дээр тэгвэл ингэж үтсье. Анх авсан пропаныг олох бол хэд байсан бэ гэхээр 475 гэдэг чинь ойролцоогоор 4.8 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр AB-ийн 4.8 гэсэн үг юм байна. За анх авсан гэвэл 4.8-аар тооцож болно. За урвалд орсон пропаныг олын тоо хэмжээг бол урвалд орсон нь бол сая 4.6 гэж болсон шүү дээ. Тэгэхээр C таслалтаа D нь бол 4.6 үржин хариу асах 3 гэсэн үг. Дараа нь илүүдж үлдсэн бодисын тоо хэмжээг олно гэхээр C3R7 шиг болохдоо анх бол 475-ыг үржин хариу асах 3-аас хасах нь 4625-ыг үржин хариу асах 3 гээд за тэгэхээр 475-аас хасах нь 41625 гэхээр 0.12-5-ыг үржин 10-ыг хасах 3 гэдэг чинь 125-ыг үржин 10-ыг хасах 4 болно гэсэн үг. За ингээд тэнцүү нэгээр л авах юм байна л да. За дараа нь үүсийн эфирийн массыг олоо гэж чинь. За эндээс x грамм олно гэсэн үг. Грамм байхаар тойрно мойлын масс хэрэгтэй. Ингээд C3 4 5 6 гэсэн үг. C3H нь хэдвэ гэхээр 7 дээр 5-ыг нэмээд 12 O2 гэсэн үг. За ингээд C хэд гэсэн блэ? 3 4 5 6 ш нэрээ. Тэгэхээр 12-ыг 6-аар үржүүлээд 12-ыг нэмээд O нь 16-ыг 2-оор үржүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 12-ыг үржүүлэн 6 дээр нэмэх нь за та бүхэн бол тооны машин ерөөсөө хэрэглэхгүйгээр бодохоор байгаа шүү. Хүүхдүүдээ багш нь цаг хэмнэх үүднээс ингээд бодоод байгааг ойлгоорой. За ингээд үүсийн эфирийн массыг олох гэхээр энэ бүрэн урвалд орсон бол хязгаарлагч урвалж болж өгнө. За ингээд x граммаа хүчлээсээ хөөж бодно гэсэн үг. 4625-ыг үржих нь 10-ийн асах 3 мол C2H5-ыг авахад x грамм эфир одоо урвалаас үүссэн болвол 1 мол одоо хүчлийг авахад 140 грамм эфир урвалаас үүсчээ. Ингээд x тэнцүү 140-ыг үржих 41625-ыг баахан гэдэг чинь за ялгаагүй шүү дээ. За ингээд 10-ийн хасах 3 гэдэг чинь 0.6475 гэдэг чинь 6.5 юм шиг байна да тий. 6.5-ыг үржих 10-ийн хасах. E нь бол 1 байна яалтчгүй. Нэг шүү дээ яалтчгүй 1 байна. Харин F таслал G нь бол 0.064 гэдэг чинь энэ эмэрийн буруу болчлоо. Заав ээжээ. C6H12 зүйл байна да. За 12-ыг үржих нь 6 тэнцүү нэмэх нь 12 нэмэх нь 32 тэнцүү 116-ыг 140 гэж гаргасан биш сая яаж утсан юм бэ? Дахиад бодъё. 12-ыг үржих нь 6 нэмэх нь 12 нэмэх нь 32 тэнцүү 116 ээжээ. За энэ дээр 116-ыг засчээ. За ингээд 116-ыг үржих нь 4625 тэнцүү
536-ыг үржин 19-3 гэдэг чинь 053 053 1000 тугаа шүү дээ. Энийг 1000 тугаач гэсэн үг. 19-3 гэдэг чинь тэгэхээр 053 гэсэн. 536 буюу UCP-ийн масс чинь 536 гэдгийг ойролцоогоор одоо бичиж 5.3 гэж аваадах юм. 116 гэж дахиад үржүүлээ. Үржих нь 4625 тэнцүү 5.3. Энэ чи арын хасах нэг юм биш үү? Тэгвэл 5.3 гэдэг нь 100 юм байна. 5.3-ыг үржих нь арын хасах 1 гэдэг нь 100 юм байна. G нь бол тасалдаа G нь бол энэ 100 байна. За энэ урлагийн тэгшгэлийг тэнцвүүлж бичээд стихиометрийн коэффициентийн өмнөх тоог олоорой гэж. За үүнийг олохын тулд бүгдээрээ хамтдаа олж үзье. За энд 1 байна. 1 дээр нэмэх нь энд 1 байна. Нэмэх нь урлагийн тэгшлийн коэффициентуудын нийлбэр энд дахиад 1 байна. Нэмэх нь 1 гэхээр 4 гэд H тэнцүү хэд байсан бэ гэхээр 4 гэдэг хариултыг дуулж бодох байжээ. За ингээд ерөнхий хэмжээ 2 дугаар дасгалыг бүгдээр хамтдаа хийцгээе. За энэ бодис нь CX HY N CN за эхлээд C-гээ бичээд дараа нь N-ээ бичээд дараа нь H яг дараалуулаа биччихье. Тэгэхгүй бол алдах магадлалтай. За энэ 75/100-ны 95%-ийн C азот нь болохоор 17/100-ны 72 грамм хувь масс гэсэн үг шүү дээ. 600-ны 33 гэсэн үг. За NC хуваах нь молийн масс C харьцах нь MN-ийг хуваах нь молийн масс N харьцах нь M H-ийг хуваах нь молийн масс H гээд за C-ийг бол 75/100-ны 95-ыг хуваах нь 12 харьцах нь N-ийг 17/100-ны 72-ыг хуваах нь 14 харьцах нь 600-ны 33-ыг хуваах нь 1 гээд за ингээд 75/100-ны 95-ыг хуваах нь 12 гэдэг бол 600-ны 32 гарч байна. 1-ийг харьцах нь 1-ийг харьцах нь Z тэнцүү 600-ны 32-ыг харьцах нь 17/100-ны 72-ыг хуваах нь 17/100-ны 72-ыг хуваах нь 14 тэнцүү 126. За энд бол 126 харьцах нь 600-ны 33 хуваах нь 126 гэхээр 600-ны 33-ыг хуваах нь 126 тэнцүү 5 байна. Тэгэхээр 5-ыг харьцах нь 1-ийг харьцах нь 5 буюу C5N1 H5 гэдэг томьёотой нэгдэл байжээ. За тэгээд азотын А буюу нөгөө юуны атомын тоо энэ нүүрс төрөгчийн атомын тоо нь E тэнцүү 5 байна. B тэнцүү 1 C тэнцүү 5 байна. Эмпирик томьёонд тохирох элементийн атомын тоог тус олно гэд яагаад зүгтээ. Тэгэхээр A B C бол 5 1 5 болж таарлаа. Молекул томьёонд орох молийн за тэгэхээр эндээс молийн массыг бол бүгдээр олно гэсэн үг. За энэ бол молийн масс нь бол эмпирик томьёоны молийн массыг олно гэсэн үг. Хялбар томьёоны гэсэн үг шүү дээ. 12-ыг 5-аар үржүүлээд 14 нэмэх нь 5 гэдэг чинь. За 12-ыг үржих нь 5 дээр нэмэх нь 14 нэмэх нь 5 гэдэг бол 79 болно гэсэн үг. За ингээд 79 болно гэсэн үг. За ингээд хам үржигдэх хүн буюу үржүүлэх тоог олохдоо яах вэ гэвэл N-ийг олно гэсэн үг шүү дээ. Хам үржигдэх хүнийг олохдоо нийт молийн масс нь бол 240 гэж шүү дээ. Тэгэхээр 240 буюу нийт молийн массаар грамм молоо 79 грамм моль хуваана гэсэн үг. Тэгэхээр 240-ыг хуваах нь 79 тэнцүү 3 гарч ийн. Өөрөөр хэлбэл энийгээ 3-аар үржүүлж гэсэн үг. Тэгэхээр C15 N3 H5 гэсэн томьёотой нэгдлэж молекул томьёонд тохирдог молийн атомын тоо хэд гарсан бэ гэвэл D тэнцүү 3 гарлаа. За дараа нь бодогч бодисын шатуу хургуулын тэгшгэлийг бичээ гэж байна. За тэгэхээр C15 N3 H бас 15 шүү дээ.
15. H15-ыг шатаг хурвал гэхээр А2-тоо. За ингээд CO2 дээр нэмэх нь ус дээр нэмэх нь азот. Энэ азот нь 2-ын 3 бага учраас үржүүлээд энд 2-ыг тавиад энд 3-ыг тавьчих. За 2-ыг 15-аар үржүүлэх 30 гэсэн үг. За австралчийн тоогоо тоолсон чи 15-ыг 2-оор үржүүлэх хэд байдаг вэ гэхээр 30 гэхээр 30 хагасна. Энэ дээр 15. За А нь бол 60 дээр 15-ыг нэмээд 75-ын хагас. 75-ын хагас болохоор 37.5 гэсэн үг. За тэгэхээр энэ нөгөө ботхой болж байгаа учраас 2 дахин үржүүлэхээр 4 37.5 гэдэг чинь 75. Тэгээд 60 30 6 гээд хооронд нь нэмээ. 4 дээр нэмэх нь 75 нэмэх нь 60. 2 дахин үржүүлдэг ялаа хүмүүстэй тэрийгээ санаараа. За багш нь зүгээр товчлоод бодчихлоо шүү. Ингээд 175 буюу 3 орон татаа гарч ийн. За ингээд энэ бол 175 буюу EFG болвол 175 гэдэг хариу гарна гэсэн үг юм байна. За ингээд бүгдээрээ 2-ын 3 дахь орлогыг бодож үзье. За 2-ын 3 дахь орлогыг бүгдээ хамтдаа одоо бодож үзье. За бүгдээрээ үргэлжлэлийг нь хүлээж авч үзье. За сурагч кальцийн гидроксид болон кальцийн карбонатын 34.8 г аль зурагт үзсний дагуу 200 градус хүртэл халаасан гэж. За тэгэхээр кальций OH 2 дахин болон кальций CO3-ыг 1200 градусаас дээш хүртэл халаасан гэсэн үг. Тэгэхээр кальцийн карбонат бол кальций оксид дээр нэмэх CO2-ыг үүсгэдэг болвол энэ мөн ялгаа авахгүй кальций оксид дээр нэмэх нь усыг үүсгэдэг. За ингээд энэ хоёрын нийлбэр бол 22.4 г байна. За энэ анх авсан энэ хоёр холимгийн нийлбэр бол 34.8 г байжээ. За кальций оксидын молекул массыг олооч гэж байна. За энэний молекул массыг олохын тулд кальцийг 40 дээр нэмэх нь 16 гээд 56 болно гэсэн үг. За ингээд AB бол 56 г болно гэсэн үг. За одоо энэ тэнцүү ямар томьёо гэдэг вэ гэхээр массыг баах нь 0-ын масс гэдэг томьёоноос масс нь бол 56 г-ыг баах нь 0-ын масс нь 22.4 г мол гэхээр 56-г баах нь 22.4 гэхээр үгүй энэ уучлаарай байрын сэлчиж 22.4 г-ыг баах нь 56 г масс нугасаа 22.4 г гэдэг өгсөн байна шүү дээ. Тэгэхээр 22.4-ийг баах нь 56 тэнцүү 0.4 мол гарч ий. За ингээд C таслалтаа D л болоод байна та тий. За C таслалтаа D бол 0.4 болно гэсэн үг. C таслалтаа D бол 0.4 болно гэсэн үг. 0.4 анхны холимогдох кальцийн карбонатын массыг олооч гэж. За энийг болохдоо яах вэ гэвэл энэ бол 0.4 молоор бодвол арай цаг хугацаа бага зарцуулах учраас ингээд бүгдээрээ хамтдаа бодож үзье. За энэ дээр бол яасан бэ гэхээр энд грамм байгаа учраас энийг x грамм гэчээ. За энэ хоёрын нийлбэр нь 34.8-тай тэнцүү учраас энийг олохын тулд 34.8-аас x хаасна гэсэн үг. За ингээд грамм байхаар бид нар бол доор нь 0-ын массыг олдог байгаа. 40 дээр нэмэх нь хаалтны гадна талд үржих нь 2 гээд хаалтан дотор 16 дээр нэмэх нь 11 гэхээр энэ дээр 74 г болж байна. За энэ дээр бол 40 дээр 12-ыг нэмээд 48-ыг нэмэхээр 100 г болдог тий. За энэ дээр бол молоор бодвол бага цаг хугацаас зарцуулдаг гэсэн юм ээ. Эндээс А мол хичээ доотлолт нь энд 1 мол гэхээр өмнөх коэффициентийг авдаг учраас за ингээд нэгдүгээр тэгштэглээс яах вэ гэвэл x грамм кальций OH 2 дахиныг авахад А мол бол юу үүсдэг вэ гэхээр кальций оксид бол үүсдэг юм аа. Харин 74 г кальций OH одоо 2 дахиныг авахад за 1 мол бол юу үүсдэг вэ гэхээр кальций оксид үүсдэг юм аа. Ингээд А тэнцүү 1-ийг хуваах нь 74 гэхээр 0.135 x мол эхний уруулаас ялгарсан кальций оксид. За одоо хоёрдугаар уруулаас ялгарсан кальций оксидын молыг олъё. За одоо энэ уруулаас гэсэн үг. За 34.8-аас хасган x грамм одоо кальций CO3 яасан бэ гэхээр V мол юу үүсгэсэн бэ гэхээр
кальцийн оксидыг үүсгэх юм бол 100 г кальцийн карбонат чинь 1 молтой тэнцвүүгээд ингээд V тэнцүү нэгийг хуваах нь 100 гэдэг чинь 0.1 болж байгаа юм байна. 0.1-ийг үржих нь 34.8-аас 1x болно гэсэн үг. За AB2-ыг хооронд нэмсэн нэмэлт чинь энүүнтэй тэнцүү болно гэсэн үг. Тэгэхээр A-ийн нэмэх нь B гэдэг бол A-гийн оронд 0.4 мол болно гэсэн үг. A-гийн оронд 0.135x дээр нэмэх нь B-гийн оронд энийг тавина. A-гийн оронд энийг тавина. Нэмэх нь 0.1-ийг үржих нь 34.8-аас 1x тэнцүү 0.4 мол болно гэсэн үг. За энэ хоёрыг гишүүнчилж үржүүлээ. Тэгэхээр 0.135x дээр нэмэх нь за 34.8-ыг үржих нь гэхээр 0.348 хасам 0.1x 0.4 болж таартай. Түрүүлгээрээ за цааш нь үргэлжлүүлэхийн тулд эндээс бол x олно гэсэн үг. За x олохдоо яах вэ гэвэл төсөөтэй гишүүдийг юм ихтгэн. За энэ дээр x-тэй тоогоо нэг талдаа ялгая. X-гүй тоогоо хаалтны бишээ тэнцвүүгийн тэмдгийн харталт гаргая. За ингээд эндээс энийг асах юм бол энийг бол энд үйлдэлээ хий. 0.135 гэдэг чинь 0.0035x тэнцүү 0.4-ээс хасах 0.348 тэнцүү 0.52 гарч байна. Ингээд 0.52x тэнцүү энийг хуваах нь 0.035 тэнцүү 1485 гарч байна. Энэ бол 1485 гээд анхны олмогдох кальцийн карбонатыг олох гэж байгаа учраас 34.8-аас 1485 гэхээр 34.8 тэнцүү 1994 гэдэг чинь ойролцоогоор 20 гэсэн үг. За тэгэхээр 2-ын 3 дээр дөнгөж явж байгаа тий ойролцоогоор 20 юм байна. Ингээд EF нь бол 20-той тэнцүү юм байна. Анхны олмогдох кальцийн гидроксидын массыг олоо гэхээр 4-р нь бол яаж болох вэ гэхээр нийт бол 34.8 г алмагчин нийтдээ 100% юм. Энэний чинь x-эр бол эн чинь кальцийн OH2 техник штэ. Тэр кальцийн карбонатыг олохдоо угаасаа 34.8-аас x-ийг хасчиж олдог гэсэн штэ. За энэ бол кальцийн карбонатыг оллоо гэсэн үг. За 34.8 чинь 100% юм бол кальцийн гидроксидын 14.85 г нь хэдэн вэ гэхээр x тэнцүү 14.85-ийг үржих нь 100 хуваах нь 34.8 тэнцүү 42.67 одоо грамм буюу хувь нь бол кальцийн гидроксид байна гэсэн үг. Ингээд 42.67 гэдэг бол ойролцоогоор 43% гэсэн үг. Энэ бол юуны хэмжээ вэ гэхээр кальцийн OH2 техний хэмжээ юм. Ингээд GH нь бол 43 болж таарлаа гэсэн үг юм байна. За ингээд дараагийн дөрөв дэх бодлогыг бүгд хамтдаа хийцгээе. За дөрөв дэх бодлого бол цэсэн сульфатын ийм уусмал дундуур электролиз явуулахад уусмлын масс нь 16 г-аар багасгахад электролизийг зогсоож ийгч. За тэгэхээр 2-ын 4-р бодлогыг бүгд хамтдаа баадъя. За цэсэн сульфатын ус уусмлын электролизээр бол устдаа бичээд электролиз гэхээр катод бол нэмэгц асах цэнэгтэй учраас нэмэгц цэнэгтэй энэ хоёрыг ардаа идэвхтэй игнэнд ард байгаа нь төрүүлж ангиждаг учраас эстээр нэмэх нь за энэ анод дээр бол анод бол нэмэгц цэнэгтэй энэ нэмэгц цэнэгтэй дээр хүчилтөрөгчийн атом багтаан төрүүлж ялгардаг гэхээр энэ ялгарна. Тэгэхээр H2-ыг за үлдсэн нь бол энэ хоёр үлдсэн учраас эндээс H2-ээс 4 биччихнэ гэсэн үг. Электролизийн өмнөх уусмал дагуулгадах
электролизийн өмнөх уусмал дагуулагдах цэсэн сульфатын массыг олно гэж байна. За тэгэхээр уралдаа тэнцвүүлж таарна. За ингээд яг анар катодо бичиж байгаад бичсэн ч болно. За нэгдүгээр даалгавар бол ингэсэн байна. За цэсэн сульфат тэнцвүү хэд гэсэн бэ гэхээр 0.4 мл. Эцэлхэн нь бол 1 литр. Тэгээд эндээс N-ийг олно гэсэн үг. С тэнцвүү N-ийг байх нь V гэдэг томьёоноос N-ийг олохдоо С үржих нь V гэсэн үг. С нь бол 0.4 мл-ийг үржих нь 1 литр гээд ингээд 0.4 мол болно гэсэн үг. Энэ бол цэсэн сульфат гэсэн үг. За эндээс массыг олгосон юм биш үү? За яг энэ тэнцүү массыг бахан молийн масс гэдэг томьёоноос масс эн чинь цэсэн сульфатын өгөгдөл учраас эндээс цэсэн сульфатын масс гарна. За цэвэр цэсэн сульфатын молийн тоо ингээ гарчлаа. Одоо бүгдээрээ эндээс массыг олохдоо 0.4 молийг цэсэн сульфатын молийн масс нь 64 дээр 32-ыг нэмээд 16-ыг нэмэхээр та бүхэн өөрсдөө бичээд ингээд хийгээрээ хүүхдүүдээ багш нь ингээд нэг хүрчлэн ингээд мэрийг олох гэдэг ингээд энэ бол 8 дугаар ангийн суур мэдлэг учраас ингээд нэг хүрчлэн олоод суухад бас их хугацаа орох учраас та бүхэн ингээд хийгээрээ. За ингээд B бол яах вэ гэхээр 64 болно гэсэн үг. За ингээд бүгдээрээ харсан чинь B бол 64 гарсан байна. За дараа нь юу гэсэн бэ гэхээр катод дээр ялгарсан цэсийн массыг олох гэхээр за энэ дундуур явуулсан. За энэ бол 0.4 молоос хөөчи. Энэ бол 2 мол юм байна. За тэгэхээр 16 грамаар электролиз уусмлын масс нь 16 грамаар багасхад электролизийг зогсоо гэж байгаа юм. Тэгэхээр уусмлын масс анх бол за тэгэхээр энэ чинь бүрэн уралд ороогүй юм байна. За катод дээр ялгарсан цэсийн массыг олоо гэж. Электролизийн дараах цэсэн сульфатын массын хорогдлыг олоорой. Тэгэхээр энэ 0.4 бол бүрэн ороогүй гэж үзэх юм байна. Тодорхой хэмжээгээр бол илүүдсэн нь ажиглагдаж байна. Нөгөө хийсэн юм аваад тусдгаа ижлөө. За гэхдээ яг дахиад бичье. За эхний ээлжинд бол цэсэн сульфатын молийн дагуулна. За цэсэн сульфатын ус уусмал электролизер бол H2 одоо тэгээд энэ урвал үр аянд явагдахгүй урвалыг хүчээр бол цахилгаан хөгжүүл явуулж байгаа. За ингээд H2SO4 гэдэг энэ бүтээгдэхүүн байцыг бол үүсгэж байна. За энэ дээр бол C нь бол 0.4 мл байна. Эцэлхэн нь бол 1 литр байна. Эндээс бол N-ийг олохдоо цэсэн сульфатын N-ийг олохдоо С тэнцвүү N-ийг баах нь V гэдэг томьёоноос N олно гэсэн үг. Концентрацийг уусмлын эзлэгүүнээр үржүүлэхээр 0.4 мл-ийг үржих нь 1 литр гээд 0.4 мол бол цэсэн сульфат анх авчээ. Электролизд орохоос өмнө цэсэн сульфатын массыг болохоор цэсэн сульфат тэнцүү тэнцүү массыг баах нь молийн масс гэдэг томьёоноос массыг олохдоо энэ арай муухай очиж байна. Нэг олохдоо молийн тоо N-ээр үржих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0.4 молийг үржих нь 160 г мол гэхээр сая хэд гарлаа. За 0.4-ийг үржих нь 160 тэнцүү 64 г анх цэсэн сульфат авчээ. За тэгсэн чинь электролиз дагуулах цэсэн сульфатын масс буюу AB бол хэттэй тэнцүү байсан бэ гэхээр 64-тэй тэнцүү байж. Катод дээр ялгарсан цэсийн массыг бол гэхээр чинь уусмлын масс нь 16 грамаар хорогддог гэдэг нь цэс хатуу болоод уусмалд байхгүй хатуу тунцаар бууж учраас уусмалд байхгүй хүчил төвчхий болоо ялгарч учраас уусмалд байхгүй. За ингээд 16 грамын хорогдол бол энэ хоёрын массуудын нийлбэр гэсэн үг. За энэ хоёрыг үржин 64 нэмэх нь хүчил төвчхий бол 32 гэхээр 64-ыг 2-оор үржүүлээд нэмэх нь 32 гэхээр 160 г гарч ийн. За 160 грамаар масс нь хорогдоход бол энд 64-ыг үржих нь 2 г цэсийн массыг олгосон шүү дээ. За тэгвэл 16 грамаар масс нь хорогдсон гэдэг. Тэгэхээр энд хэд байх вэ гэвэл 64-ыг үржих нь 2-ыг үржих нь 16-г байх нь 160 гэхээр 12.8 г буюу CDE нь бол 12.8 л гарах юм.
За 12.8 г юу байсан бэ гэхээр зүг байна. Энэ бол зис байсан байна гэж бишээдсэн. Зис байсан. Электролизийн дараах цэцэн сульфатын массын ородлыг олоорой гэхээр яг ялгаа байхгүй. Эндээс x грамм олчихно. Эндээс молийн масс нь бол 2-ыг үржих нь 64 дээр нэмэх нь 32, нэмэх нь 16 үржих нь 4-гээд 160-ыг 2-оор үржүүлээд 320 г болно гэсэн үг. За x грамм цэцэн сульфатыг авахд яасан бэ гэхээр ус мөлийн нийт масс нь 16 г-ийн хорогдол нь энэ бол зис болон хүчил төрөгчийн массуудын нийлбэр байна. Харин 320 г цэцэн сульфатыг авахд яах вэ гэвэл 160 г зис болон хүчил төрөгчийн массын нийлбэр нь x тэнцүү энэ дээр бол 32 г болвол цэцэн сульфат бол хорогдсон байна. Тэгээд анх бол 64 байсан шүү дээ. Тэгэхээр хагас нь л оруулалт орсон гэсэн үг юм байна. Тэгэхээр FG бол хэдтэй тэнцүү вэ гэхээр 32 та тэнцүүгээд ингээд дуусч байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Бичлэгээ зогсоож аваад бүгдийг нь бичээд яваарай гэж хүсье.